ажилтаа явж байгаа болохоор тэгээд ийж магадгүй дугуй муутай явж байгаа жоохон хүүтэн байдаг. Энэ малгайг охин маань надаа YouTube 10,000 олсон гэд нэгч өгсөн. Тэгэхээр ингээд өмсөд байгаа. Дулаахан тэгээд өөрхөн малгайгац. Тэгээд та бүхэндээ нэг хаан бичлэг хөргий гэж бодоод өглөөг ер нь юу бодож эхлүүлдэг вэ гэдэг зүйл байгаа байхгүй юу? Өглөөг юу бодож эхлүүлэхээс шалтгаалаад таны тэр өдөр цаашдын бүх зүйл одоо хамаардаг гэж зөндөө сонсоод байгаа. Хүмүүс ихэнхдээ өглөөс эрэнгүүтлээ юу боддог вэ гэхээр урд өдрийнхөө, өчигдрийнхөө өнгөрсөн зүйлийнхаа за тэгээд өнөөдөр яана гэдэг санаа зовлтууд дандаа бодд юм байна л да юу гэвэл айдас юу гэдгийг те нэг тийм таагүй зүйлээ хамгийн түрүүнд сэрээд хүн ер нь ихэнхдээ бодчих тийм ээ л да өссөөсээгөө зарим нь болохоор шууд уцаа авахдаг ч юм уу те зарим хүмүүс болохоор юу ч бодлого 0 ордог ч юм уу гэл ингээл хамгийн түрүүнд хийсэн тэр хөдөлгөөн хамгийн түрүүнд хийсэн бодсон тэр бодол гэдэг зүйлүүд ер нь өглөө амар чухал байдаг гэд яриад байдаг. Тэгээд та нар ер нь яг яаж өглөөг эхлүүлдэг вэ? Юу бодож эхлүүлдэг вэ? За тэгээд миний өглөө болохоор одоо өмнө нь бол бас л яг адилхан ингээл тийм зүйлүүдийг бодоол санаа зовх зүйл мөлийвэл хамгийн түрүүнд бодоол ингээл цаадаа гэл сэрхээр угаасаа толгойд бодогдсон шүү дээ тий хамгийн түрүүнд. Тэгэхээр тэрийг ингээд ухамсартайгаар л өөрчлөх хэрэгтэй юм байна гэж бодсон. Тэгээ ухамсартайгаар өөрчлөөд эхний ээлжинд болохоор би дандаа өглөөний сэрэнгүүтээ бүр хамгийн түрүүнд гоё баярлалаа гэдэг зүйлийг л тэр зүйлд л баярлалаа гэд хэлнэгээ өөртөө ингээ шийдэх юм бол өглөөний яг тэр зүйлдээ баярлалаа гэж хэлдэг тийм дадалтай болчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо эхлээд өөрсөндөө тийм ухамсартайгаар тийм дадал суулгах гэх юм уу. Одоо Joy Dispenza гэдэг Америкийн хэлтгэгч судлаач хүн байдаг. Өдөрт хийх 3 зүйлийг танилцуулсан байна л да. Тэгээд тэр аргаар нь маш олон хүний амьдрал юу өөрчлөгдсөн гэдэг ярьдаг. Нэгт нь болохоор юу вэ гэхээр тэр өдрийнхөө өөрийн төсөөлж байгаа одоо ямар би гэж баймаар байгаа. Яг өнөөдрийн бодит амьдрал дээр би яг ажиллаа хийгээл ингээл байж байгаа би биш бид нар арай илүү өөр бийг төсөөлж байгаа шүү дээ тий одоо тэр өөрийнхөө төсөөлж байгаа тэр гоё би гэдэг хүнээ төсөөлж өглөө сэрэх ёстой байна л да. Тэгээд нэгдүгээр арга нь болохоор өөрийн төсөөллийн би гэдэг хүнээ ингэж бодож сэр гэж байгаа байхгүй. Тэгэхээр тэрийгээ би ямар би байх ёстой ингэдгээ тодорхой болгочих хэрэгтэй юм шиг байгаа. За тэгэнгүүтээ хоёрт нь болохоор орой унтахын өмнөх 10 минут талархлын цаг болго гэж байгаа байхгүй юу. Ерөөсөө л 10 минут хэрэгтэй. Тэгээд заавал том зүйл хийхгүйгээр эргэн тойронд байдаг өөрийнхөө одоо хэрэгэлдэг зүйл болоод хажууд байгаа хүмүүстэй бүгдээрэнд нь одоо ингээд талархал бодоод ийм зүйл талархлаа, ийм байдаг талархлаа гэдэг ингээд өөртөө талархал хэлээд тэгээ яг унт гэж байгаа байхгүй. Тэр талархал хэлснийхаа дараа болохоор буцаад ингээд уцаа авах ч юм уу, буцаад ингээд бас өөр зүйл хийгээд ч юм уу аль болох тийхгүйгээр өөрийгөө тэр унтахын өмнө 10 минутын талархал гэдэг зүйлд ухамсараа гэж чиглүүлээд тэгээд тэр ухамсартаагаараа тэр чигээрээ унтна гэсэн үг байгаа байхгүй юу. Оройны энийг нь бол би ерөөсөө хийдгүй юм. Өглөө ихэвчлэн ажлынхаа өмнө юм уу эсвэл өдөр цаг гарсан үедээ заримдаа бичдэг байхгүй юу. Тэгээ энийг нь одоо хийж үзье гэж бодож байгаа. Тэгээ өглөөний дадлыг нь бол би нөгөө талархлаар эхлүүлээд ингээд талархаж боддог зүйлээ хийж гэж дадал болгосон. Тэгээд одоо жоохон төсөөллийн бие гэдэг зүйлээ бодъё даа гэж бодож байгаа байхгүй. Та нар ч гэсэн бас бодоод үзээрэй. Гурав дахь нь болохоор өдөрт нөгөө нэг ингээд орчноос нэг бясалгал гэсэн үг юм байна л да. Нэг өсөндөө одоо өдөрт ингээд эргэн тойронд байгаа орчин хажууд байгаа хүмүүсээсээ ингээд нэг тийм ухамсар бодол ухамсараараа ингээд жоохон холдох ингээд тасрах тэр орон зайг өөртөө гэж байгаа байхгүй. Тэр нь ч гэсэн бас нэг 10-20 минут ч юм уу бүр богинохон ч хийсэн болно. Гол нь яг тэр хэдхэн минутанда яг тэр тухайн орчин сууж байгаа газар тий байж байгаа газар хажууд байгаа хүмүүсээс ингээд бүр ухамсар бодлоо таслаад ингээд холдуулаад өөр лүгээ ингээд орж өг гэж байгаа байхгүй. Өөрийгөө илүү чагнаж, өөрийгөө илүү одоо харж өг гэж байгаа байхгүй. Тийм цаг бас айгүй хэрэгтэй гэдэг учраас энэ 3 зүйлийг ер нь бол өдөр тутмынхаа амьдралд ингээд хүн хэрэгжүүлээд, хөвшүүлээд сурчих юм бол амьдралд маш олон гой өөрчлөлтүүд гардаг гэх. Тэгээ энэ хүний нөгөө нэг яриа янз бүрийн зүйлүүдийг ингээд уншиж хахад Японоос ч гэсэн бас энэ хүний янз бүрийн
бас бичиж ингэж талархлаа илэрхийлдэг гэж бас байна лээ. Тийм болохоор бүгдээрээ өглөөг нэг арай өөрөөр хэлүүлээд өдөр бас нэг өөрсөндөө тийм бясалгах цагийг гаргаад тэгээд орой унтахынхаа өмнө нэг 10 минут талархал хэлээд ингээд унтаад сар ингээд хийгээд үзэхэд ер нь бол үр дүн харагдана гэж бодоод байна. За тэгээд та бүхэн өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа.